Би зөвхөн бодлого бодоогүй боломжтойсэн. Математикийн олон улсын шагналуудаас эхэлсэн зам нь AI-ийн тайзнаа амжилтаар үргэлжилж байна. Тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн нь миний тууштай хөдөлмөрийн үр дүн байсан. Гэхдээ би зөвхөн математикаар зогсоогүй. Бодлогын ард нуугдсан логик, алгоритм, шийдлийг бодит хэрэглээнд оруулахыг хүссэн. Син хиймэл оюун ухааны 2 дугаар олимпиадын 1-р шатнд шилдэг тавьж шалгарч 2 дугаар шатанд оролцох эрх авсан нь миний шин сорилт, шин боломж байлаа. Амжилт бол барааны шугам биш. Харин дараагийн зорилго эхлэл. Миний ажил үргэлжилж байна. Тэ баасаа сонирхол байсан. Ямар нэгэн асуудлыг шийдвэрлээд хариу нь гаргахад бодлогын ингээд бодож байгаа хамгийн сүүлийн хариу нь гаргах ингээд гоё гэж хэлдэг. Тэрэн сонирхолтой. Тэгэл багасаа хингрүү мингрүү байдаг хингрүү дүүргэл олимпиадад ч ороод байдаг гэсэн. Багасаа тэгэл сонирхолтой. Сайн байна уу наваа санчруулах гэдэг амжилтыг бас сургуулийн 11 анги суралцдаг. IMOX-ийн Next Gen Conference IMOX олимпиадад тусалсан мөнгөн медаль бол алтан медаль авсан байгаа. Тэгээд Монгол улсын хиймэл оюун ухааны 1-р шатны 1-2 3 дахь дараагийн шатанд оролцох хэрэгтэй болсон. Олон улсаас энэ тийм маш олон хүмүүс ирж оролцоод тэр дундаас монголчуудаас бас бараг өгсөн бүх хүмүүсд нь мэдээд байсан. IMOX-ийн олон улсын Зүүн Азийн олимпиад, харин болохоор Copernicus-ийн дэлхийд олон улсын бас олимпиад, IMOX-ийн Монголоос оролцсон ихтэй шатанда би мөнгөн медаль аваад 20 шатанд болохоор Японы улсад очиж олимпиад өгөөд алтан медаль авчихсан. Нэгэн олимпиад нь болохоор олон улсын математик, физик, хими их олон төрлийн олимпиадуудыг явуулах бид тэрний математик төрөлтөнд ороод мөнгөн медаль авсан. Би Copernicus-ыг өмнө жил бас өгчээсэн. Тэр нь болохоор би Америкт очиж өгөөд энэ жил болохоор өмнөдөөс ихтэй шатад дахиад өгч байгаа. IMOX-ын болохоор бас бус олимпиадуудаа бүгднийг адилхан. Бас олон улсын тийм математик, физик, хими олимпиадууд явуулдаг. Тэрэн дээр би орсон мөнгөн медаль авсан. Монгол улсын хиймэл оюун ухааны олимпиадын 1-р шатнд шилдэг тавь хүүхдүүдийн нэртэнд орсон. 20 дугаар шатнд оролцох хэрэгтэй болсон. Би яг тийм юм байдаг уу мэдэхгүй ч юм аа багш нар сануулсан. Орж ирээд ер нь болох юм байсан, амжилттай юм байна гэдэг ихтэй шатндаа гэхдээ ихний олимпиадуудаа ямар ч медаль авч байгаа амжилт бараг үзүүлж байгаагүй. Тэгээд зөнтөгт оролцсон гэнээр надад давуу талаа дараагийн шатндаа төгсөлтөд оролцсон. Миний артын олон улсын олимпиадад оролцсон юм болохоор манай дүү надад Copernicus-ийн олимпиадаа та ороод үзээч гэж санал болгоо. Тэшинд ороод ихтэй шатнд орсоо би хүрэл медаль аваад хүрэл медальныхаа тэгээд Америкт очих боломжтой болоод Америкт очоод олон улсын хүмүүстэй зөв гүсгэж байгаа байгуу гоёсон. Зөвхөн 2 дахь улсын олимпиад ихтэй шатнд тэнцсэн мөнгөн медаль аваад 2 дахь шатнд би найзтайгаа хамт ирсэн. Манай найз бол манай сургуулийнхантай хамт байсан. Тэгээд найз сургуулийнхантай хамт болохоор өвгтэй би ганцаараа ажилласан болохоор найз өмнөд ихтэй зөвсөн болохоор арай сэтгэл арай зүг хөгжилтэй байсан. Таньдаг хүмүүс олонтой болохоор хөгжилтэй байсан. Өөртөө энэ ундаас яаж юу медаль авах уу өрсөлдөж гарч ирэх үү гэж бодсон та хамгийн. Амар олон хүмүүс газраас уусаас амар олон хүмүүс үржсэн. Одоо миний орж байгаа олимпиад миний ирээдүйд гадаадд цэцлэг авах хэрэг болох байх гэж бодлоо ордог. Тэгээд яг ирээдүйд мэрэгжил шүү гэж амжилтлаараа бодохоор програм талаараа л явах гэж бодож байгаа. Миний зорилго нь шүү тэгээд гадаад орнуудын мэдлэг соёлыг Асаа сууж ирсэн Монголдо хэрэгжүүл Монголоо хөгжүүлэх зорилготой. Манай сургуулиас надтай адилхан ингээд гадаадын олимпиадад руу зөв явж байгаа хүмүүс бас онош олон байдаг. Тэр ингээд бүүндээ бэлдээд хичээгээд амжилт үзүүлж чаддаг. Математик програм хамгийн гол зүйл. Би ирээдүйд програмын мэргэжлэр явхад миний математикийн суурь хамгийн хэрэг болдог. Математикийн шинжлэх ухааны хаан гэж явдаг. Эднэрийг ингээд математик төлөөс онцлогтой математик хичээлээ гоё ойлгох гэж ингээд гоё байлгаж харуулсан багш нартай баярлаа. Олон улсын олимпиадад ингээд явхад ингээд хувийн зардлыг өөрсдөө гаргах хэрэгтэй болдог. Тэгээд тэрийг болохоор манай ээж аваа гарч өгдөгөө. Тэгвэл ээж аваа баярлаа. Одоо миний хийж байгаа юмнууд болохоор миний ирээдүйд ахис дэвсгэд нэг шат ингээд нэмжиж байгаа. Миний хамгийн том зорилго болохоор Монгол улсын хиймэл оюун ухааны 2 дугаар шатнд оролцоод ихтэй дөрөв байранд орох юм бол ингээд засгийн газрын төлөвлөлт таамаглана. Тэгэхээр би тэрийг зорж байгаа. Одоо би 10 дугаар 12 дугаар ингээд өсөд Америкийн их сургуулиуд руу суралцахыг ингээд зорж байгаа. Ингээд олон олимпиадад ороод ингээд би өөрийгөө муу гад байна даа гэж боддог байж байгаа. Тэгээд сүүл нь ингээд явсан замаа гэж ирэх үү. Явсан замаа ингээд эргээ харахад нэлээх юу туулцсан, нэлээх амжилт гаргацсан.
санагдсан. Аюу шартай юм шиг байсан байгаа маа би. Өвөнчлөөс нөгөө Коперникусаа 2 дугаар шатнд очиод нөгөө металл авч чадаагүй байхгүй. Тэгээ 4-р байранд ороод тэгээ дарааш нь за яалтчгүй би ямар нэг олимпиад 2 дугаар шатнд очиод заавал металл авна да гэдэг тэр зөнжигээ нөгөө Коперникус ирсэн бодлого нөгөө надад цуг дагаа нөгөө би аваад ирсэн тэрийг ингээд зөнжигээ бодож чиг болох таа. Боцоор байж байгаа. Тэгээд энэ жил болохоор IMAX дээр ингээд тоглож нэлтэн медаль авсан. Амжилтандаа бартахгүй байгаарай. Улам их хичээгээрэй.